За юу яцхан залуусаа андуук байна. Тэгэхээр энэ удаагийн 3 минут заавар зөвлөгөөгөөр танд юу өгөх вэ гэх юм бол хэрхэн iPhone дээр болон iPad өөр юу ч гэдэг iPod ч юм уу те. Ер нь сүүлийн үеийн i-device-ууд дээр хэрхэн өөрийнхөө зургийг нуух вэ? Тэгэхээр таны шалтан зураг шиг янз бүрийн зургууд ч юм уу. Ер нь зургууд байгаа бах. Тэр зургуудыг яаж нуухыг би одоо зааж өгье. Бичлэгээ ерөнхийдөө эхлэхээс өмнө энэ доор яг энэ хавцааны юм улаан товч байгаа. Subscribe гэж бичсэн. Монголоор шилж байгаа захиалах гэж байгаа. Дараагийн 3 минут заавар зөвлөгөө болон миний өшөө бүтээж байгаа гой бичлэгүүдийг цаг алдалгүй үзээрэй. За тэгээд хэлцгээе. За тэгэхээр хэдүүлээ утасныхаа фотос зэс рүү орно. Тэгээд жишээ болгоод энэ миний офс дээр байгаа энэ зургийг авч үзье л да. Тэр уг зургийг нуухын тулд хэд арга байна. Ерөнхийдөө миний болон Apple-аас санал болгож байгаа арга юу гэхээр hide гэдэг арга байгаа. Тэгэхээр уг hide энийг ингээ бла 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 нуух үгээд hide photo гээд нуучна. Тэнгүүд энэ эргээд олдохдоо л энэ hide photos гэдэг альбом дотроос олдчихжээ л та. Тэгэхээр яг ч нууж байгаа биш байгаа. Тэгэхээр хэрдүүлээ нэг буцаагаад альбом дотор хийчихье. Гэхдээ мэдээж ингээд hide хийцэн байгаа тохиолдолд iPhone мэддэг хүн ч юм уу Android хэрэглэдэг хүмүүс бол таны зураг ичээ байна гэсэн төсөөлөл бол мэдээж боохгүй баг. За тэгэхээр миний санал болгож байгаа арга юу гэхээр хэдүүлээ нэг files гэсэн дотроо нуух байгаа маа. Тэгэхээр ингэж шигээр үзэл та. Хэдүүлээ энэ зургийг save to files гээд хадгалж авъя заяа. Тэгээд on my iPhone гэсэн байгаа. Ийш ороод одоо аль фолдер руу хийж болно. Та нар өөртөө фолдероо нэмсэн ч болно. Яг миний хувьд гэх юм бол зүгээр Amazon бодоод энэ документ дотор хуулчих заяа. Окей. Документ руу ингээ хуулчихж байгаа. Одоо энэ зургийг устгая. Тэгээ мэдээж энэ чинь нөгөө дөнгөж сая recently deleted дотор байгаа учраас тэндээс нь бас дахиад устгая хийчих заяа. Тэгэхээр одоо энэ зургийг би хаанаас олох боломжтой гэх юм бол files руу ороод on my iPhone руу ороод documents руу орно. Тэгэхээр энэ зураг манд байж байна. Хэдүүлээ энэ зураг руу орохын тулд би энэ документыг энэ юутай холбогдсон байхгүй энэ програмтай. Тэгэхээр энэ чинь ингээд бүрэн resolution-аар байж байна. Хэдүүлээ нэг буцаагаад камера роллуугаа хадгалж болно. Тэгэхэд энэ файлаас байхгүй болоод фотос дотор фотонараа альбом дотор ингээд хамгийн сүүлдээ ороод ирсэн байгаа. Ерөнхийдөө бол энэ аргыг санал болгож байна. За ингээд 3 минут заавар зөвлөгөө манд дуусч байна. Уг бичлэг таалагдсан гэж итгэж байна. Таалагдаагүй бол дараагийн бичлэгүүдийг үзээрэй. Өөр бас бичлэгүүд байгаа. Таалагдсан бол энийг дараарай. Тэгээд мэдээж Facebook дээр өөрийнхөө найзууд руугаа шеэр хийгээрэй. Баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа баяртай.